Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо. Тус цэцэрлэгүүдээ нээснээр 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломж бүрдэж байгаа юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийтдээ 150 мянган орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой. Үүнээс одоогоор 100 мянган хүүхэд цэцэрлэгт явж байгаа буюу цэцэрлэгт хамрагдалт 65 орчим хувьтай байна. Иймээс тус дүүрэгч чинээр цэцэрлэгт нэмж барих шаардлага тулгарсныг дүүргийн удирдлагууд нь онцлсан юм а. Тэгвэл өнөөдөр тус дүүргийн 246 дугаар цэцэрлэгийн нээлт боллоо. Тус цэцэрлэг 150 хүүхдийг хүлээж авч сургуулийн өмнөх боловсролыг олгох юм а. Манай Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны яг хамрын сургууль дүүргээрээ Согоотын 41-ээс 60 дугаар гудамжны хүүхдүүдийг авдаг. За энэ 41-ээс 60 дугаар гудамжинд байна сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 377 хүүхэд байгаа. Энээс бид нар 150 хүүхдийн одоогийн байдлаар хамруулж байна. За утгагүй ашиглалтанд орох гэж байгаа 221 дэх цэцэрлэг маань бас энэ орчим тооны хүүхдүүдийг цэцэрлэгт авч байгаа юм байна. Тэгээ шинэ орчинд одоо орж ирснээр сургалтын орчны тохиолдолд энэ бүхнийг бид нар богино хугацааны гэж одоо энэ та бүхэн харж байгаа ийм байдлаар одоо нэг хэдхэн оны хугацааны тохиолдолд хичээд ингэ байж байна. Ерөнхийдөө бол сэтгэл ханамж өндөр байна. Цэцэрлэгийн одоо орчин объектээс гадна бол сургалтын эргэлтгүүний хувьд бол ер нь бол нэг сайдын 266 дугаар тушаалаар эцэгээс авдаг хүүхдийн сургалтын эргэлтгүү арай цэврийн эргэлтгүүг энийг авч байгаа. Өөрөөр бол одоо бус хэрэглэх зүйлүүдэд бол багш ажилчид өөрснөө гэж бэлтгэж байгаа. Ийхүү нийслэлийн захын хороодлуудад цэцэрлэгүүд шинээр баригдаж хүүхд багчууд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж нэмэгдэж байна.